Шинэ он гараад 2 дахь дугаараа үзэгчд та бүхэндээ 4 өглөө нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болоод байна. Дөнгөж цагаанд би эхний дугаараа хэлсэн одоо 2 дахь магадгүй ингээл 20 дахь гэж сууж байгаа. Цаг хугацаа ерөөсөө маш хурдтай явж байна. За тэгэхээр өнөөдөр бид бас дөрвөн шинэхэн зочинтой байгаа. Эхний зочин хэн байх вэ? Би танараас хүссэн. Энэ удаагийн дугаарыг би эхлүүлье. Миний зочин маш эрт ирээд бидний хүлээжсэн. Тэр үднээс нь үнэлээд тэгээ залуу хүн цаг барьж байгаанаас бахархмаар Монголын уламжлал судлалын залуучдын холбоо гэж байгууллагыг оюутан залуучууд маань санал нэгдэж байгуулсан. Тэгээ тэр хүрээндээ бас их олон зүйлийг амжуулж яваа. Монгол Улсын боловсролын их сургуулийн түүхийн багшийн төгс курсын оюутан Алтан пүрвийн чат барьжиг би нэвтрүүлгийнхээ амирт өрсөн. Ингээд миний зочныг хүлээн авна уу? За. Сайн байна уу? За, хичээл сарлага өндөр үү? Өндөр. За, Монгол уламжлал залуучуудын одоо холбоо их л том нэрнүүд сонсогдож байна. Одоо энэ нэрийг тайлна да. Түүх соёл, нөө уламжлалынхаа талаар бол агуу их өв соёлыг бүтээн зохицуулсан ард түмэн хэдийгээр цаг хугацааны туршид энэ их түүх соёл маань мартагдаж үгүй болсон олон ч гэсэн өдгөө бидэнд байгаанаас чамлахааргүй их. Тэр ч утгаараа залуучууд бид энэ Монголынхоо түүх соёл уламжлалыг залуучууд бид нар өөрсдөө судлах учиртай байна. Өөрсдөө судалсны үндснээр бид нар өөрөө очтоо үе тэнгийнхэндээ энэ уламжлалынхаа талаар, түүх соёлынхаа талаар, уламжлан үлдээх талаар одоо сурталчилж таниулъя гэсэн үндсэн дээр яг одоогоос жил гарны өмнө 2013 оны 10 сард энэ Монгол Улсын боловсролын их сургуульд түүхийн чиглэлээр сурдаг оюутнууд нэгдээд Монголын уламжлал судлалын залуучдын холбоог байгуулсан. Бид нар хамгийн гол нь энэ түүх соёл, өв уламжлал гэдэг зүйлээ өөрөө очтоо уламжлан үлдээх тал дээр л гол анхаарлаа хандуулж ажилладаг. Яг энэ уламжлалаас судлах тухай, түүхээ судлах тухай, тэгээд их сайхан уриалга гэж би харсан. Тэгээд зүгээр ингээд нэг байгуулчаад орхичих биш, бас энэ хүрээнд одоо жил гарны хугацаанд бас баггүй зүйлийг амжуулж яваа. Ярих юм ихтэй гэж бодчихлоо да. Дөрөв өргөхөө хойморт өрсөн юм шүү. Тэгээд барайл гараад ирж байна л да. Тэр одоо хайрцаг сав юу юм бол, энэ ном юу юм бол, энэ зураг хөрг юу юм бол тэгээд тэнд ил байхгүй байгаа зарим юм ч гэсэн байгаа. Яриад явц гаргаж ирээ. Энэ номны үед болохоор би бас оюутан болоод яг өөрөө түүхийн чиглэлээр суралцдаг хүний хувьд бас нэлээд эрдэм шинжилгээний уралд бас өөрийнхөө хэмжээнд бас илтгэл өчөж хилцүүлсэн. Тэр болгоныгоо бас нэг эмгтгээд ном гаргая гэд хүмүүс ч бас сайхан тэмцсэн. Бас шүлэг бичих гэж оролддог. Би бас өөрийгөө бас нэг мундаг шүлэг бичдэг яруу найрагч гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ бас өөрийнхөө хэмжээнд бол бас нэг шүлэг бичих гэж толгой олж оролддог хүмүүс бол бас тэр бүхнийг нэгтгээд бас нэг юм өөрийн гэсэн бүтээлтэй болсон юм байгаа. За, энэ хайрцаг энэ хайрцаг болохоор онсон хайрцаг байгаа. Энд юу байгаа гэж та бүхэн бодож байна? За та юу? Шагаа биш үү? Тийм, шагаа байгаа. Ямар олнаач тийм. Мундаг Ямар очиртай шагаа. Энэ 5 шүү малыг агтаасан байна гэж хэлж олно. Энэ онсон хайрцаг энийг одоо нөгөө нээхэд уул нь би та бүхнэр нээлгий гэж бодож ирсэн байхгүй. Тэгвэл нээчихлээ. Тэгсэн чинь энэ яг гол нэг онс маань болохоор бас сая байжсэн чинь ингээд байхгүй болцсон байна. Зөв. Тийм учраас бас би бас өөрөө тайлаад тэгээ та бүхнэр бас шинэ он маань эхэлсэн юм байна. Бас нэг 4 мэрх орхиулж. За өнгөө үзчихье. Ямаа. Та хэд намайг жоохон даах юм уу яа. За, чамайг бодвол нэг морь. За жахва. Ер нь онсон хайрцаг хэрвээ ингэж унаагүй байсан бол би донгойлох гэж бас хэрэндээ хөрхөө ажиллах уу? Энэ нас яг сайн мэдэхгүй юм бол сонгоолоход аягүй их хэцүү. За би ч 4 мэрхтэй Нэг өөрчлөгдөж яваад байна шүү. Жахаа болохоор 1 тайм 2 ямаа 1 морь. Өөрчлөгдөж яваад байна шүү. За арайч 4 бэрх болох юм бол Манай ярьснаа нэг нь 4 бэрх болчихсон тийм ээ. 15 оны. Хүү, бараг буучлаа. Эндээс моршиг авдаг. Баярлалаа. Миний зүрх сэтгэлийн нууцлаг ертөнцөөс урган гарах үг бүхэн бодол хэмээх оюуны дайнаас амьд үлдгэсэд юм гэж номоо тодтгосон. Тэгэд өөрөө бодлын дайн гэж бодол эрхцүүллийн эмгтээлийн номоо ингээд нэрлсэн Алтан пүрвийн чайд барьж гээд оюутан байхад юм амжуулж болдог. Гэхдээ бас амжих завч байдаггүй шүү дээ. Холбоо байгуулчлаа, өөрөө тэргүүлээ явж гин, номоо гаргачлаа. Тэгээд их олон залуучуудын үед үлгэр дуурайл нь болж ээж тэд нар дагна шүү дээ, тийм ээ. Ингээд хариуцлага ихтэл ийм л оюут юм байна л гэж би өөдөө бодож байна л да. Энэ хугацаанд ер нь
хамгийн одоо бахархаж байгаа гол ажил юу вэ? 10 гаруй лекцийг зохион байгуулсан байна. Мөн халах голын түүх 75 жилийн үед зориулаад хэлийн зөрчлөөс ялалт хүртэл гэдэг арга хэмжээг хэл хамгаалах ерөнхий газар Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаа маань болохоор хэл хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутнууд танилцсан нэг бүтэн өдрийн үйл ажиллагаа болсон. Энэ дээр эх орноороо бахархах энэ хэл хамгаалах байгууллагын үүсэл хөгжлийн талаар оюутан залуус маань бас тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Ирчүүд нь хурдхан цэрэгт явах юмсан, эх орноо хамгаалах юмсан гэсэн тийм хүсэл тэмүүлэлтэй болсон тийм сайхан өдөрлөг болсон. Би бас энэ өдөрлөгөөр бол бас хэд бахархдаг юм. Мөн их түүх урлагийн ертөнцид гээд одоо энэ үзэсгэлэн зохион байгуулсан байгаа. Энэ нь болохоор мөн л Монгол Улсын боловсролын их сургуультайгаа хамтран зохион байгуулсан бас нэг ажил маань. Энэ болохоор дүрслэг хурлаг технологийн чиглэлээр суралцдаг оюутнуудын одоо түүх уламжлалаа харуулсан бүтээлийг нь бас бусад оюутнууд, багш, сурагчид, аав ээжид нь үзүүлэх, таниулах зорилгоор бас энэ их түүх урлагийн ертөнцид гэдэг юм үзэсгэлэн зохион байгуулсан гэх мэт маш олон ажлуудыг бол хийсэн байгаа өнгөрсөн онд. За одоо ингээд 4-р курс сургуулаа төгсчлөө. Тэгээ юу их вэ? Одоо 4-р курс сургуулаа төгсөөд дахиад л сурна да. За хаана ямар Ямар ч байсан төлөвлөгөө байна? магистртаа сурна гэсэн төлөвлөгөөтэй л байна. Одоо түүх өөрөө бас их яригтай болчиход байна шүү дээ. Түүхийг бас гажуудуулах, гуйвуулах гэдэг юм уу? Их олон л асуудал дагаад л ингээл яригдчих юм. Тэгэхээр түүхийн багш болж байгаа хүний хувьд яг энэ түүх гуйвах, түүхийг бас зарим хүн зохиогоод байна гэдэл шүүмжлэлд өртдөг. Энэ тал дээр ямар байр суурьтай, ямар бодолтой явдгийг. Миний одоо 10 жилдээ уншсан тэр түүх оюутан болоод яг энэ мэрэгчлэрээ үзэж байгаа түүх хоёр хоорондоо өөр юм шиг их санагддаг байсан байхгүй. Тэгээд ингээд сураад судлаад ирэхээр эрдэмтэд болгон өөрийн гэсэн үндслийг судалгаа, нотлогоо баримтан дээр түшиглэж дэвшүүлдэг. Тэр саналаас аль нь хамгийн түүхэнд үнэн байж болох вэ гэдэг тэр саналыг нь түлхүү сурж яг тэр одоо саналын дагуу явах нь зүйтэй болов уу гэж би өөртөө ойлгосон. Тэгээд түүх гэдэг бол худлаа бичиж болохгүй зүйл. Тэгсэн мөртлөө яг ингээд хамгийн гол нь баримтан дээр түшиглэж л энэ түүхийг бичих ёстой. Яг энэ гол баримтан дээр түшиглэж л энэ түүхийг үзэх ёстой болов уу гэж би ойлгодог шүү дээ. Нийтийг хамруулсан юм үйл ажиллагаа, за бас уриалсан иймэрхүү одоо энэ өв соёлоо тийм ээ. Түүхээ, уламжлалаа энэ хадгалж үлдэх тийм ажлууд юу ямар хөө ажлууд хийх тэр төлөвлөгдөд байна. Бид нар бол энэ онд яг энэ уламжлал түүх соёлоо харуулах маш олон ажлуудыг улс орон дээр зохион байгуулахаар бол төлөвлөсөн байгаа. Тухайлх юм бол одоо бидний хамгийн ихний ажил одоо энэ Монгол одоо хурдан морь, сур харваа энэ бүхнийг ялангуяа хүүхдүүддээ сурталчилсан, харуулсан, ойлгогдох үз байдлаар харуулсан тийм комик ном буюу нөгөө зурагт номны тийм төгөлдөр хүү гэдэг төслийг эхлүүлж байна. Мөн одоо энэ түүх соёл, өв уламжлалаа өөр хойштоо хэрхэн уламжлан үлдээх вэ гэдэг энэ чиглэлээр бол олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэх мэт маш олон ажлуудыг бас төлөвлөөд л ажиллаж байна. Оросын улбооны улсын тухайн улсын гавьяат зураач Өнөр Чимэг гэдэг эгч маань байдаг юм. Тэгээ Өнөр Чимэг эгч маань энэхүү зодог шуудгийг бүхий өмсгөлийг бас бидэнд дурсгасан бас энэ түүх уламжлалаа залуучуудаа бас сурталчилж хөргөж байгаа хүмүүсийн хувьд бас тэгээд энэ нь болохоор нөгөө битүү зодог шуудаг буюу бүхий өмсгөл байгаа. Битүү өмсгөлтэй барилддаг байсан. Тэгээд нөгөө Бөн Арслан гэж нэг арслан байсан юм байлаа. Энэ арслангийн дүү нас энэ ахтай аягүй төстэй бас нэг эмэгтэй хүн байсан. Тэгээ нэг удаа ахынхаа оронд нөгөө даншиг нааданд очиод барилдаад төрүүлчихдэг байхгүй. Тэгээ ингээд барилдаад төрүүлсэн чинь наадам дуусны дараа нутгийн нэг одоо өвгөн энэ эмэгтэй хүн байна. Ягаад тэгэхээр намсгаа нэг юм дээр сонсогдож байна гэдэг тийм үндслээр нөгөө эмэгтэй хүн барилдаж наадам төрүүлсэн гэдэг нь эдэгцэн гэж бас өвгөд ярьд юм байлаа. Тэгээд түүнээс хойш ингээд нөгөө бүхий өмсгөлийг ингээд задгаа болгосон гэсэн тийм. Миний зүрх сэтгэлийн нууц ертөнцөөс урган гарах үг бүхэн бодол хэмээх оюуны дайнаас амьд үлдгэсэд юм аа гэд. Тэгээ сүүлийн амьд үлдгэсэд гэд чиний сүг байна л та. Тэгээ би зүгээр харж байхдаа бол манай Монгол улс ч гэсэн
одоо глобалчлал гэдэг энэ дэлхийн маш том соёлын болоод үзэл суртал, үзэл соёлын энэ урсгалаас амьд үлдэх гээд бас тэмцэж байгаа юм болов гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэдгийг солонгосчууд бол одоо энэ сериал олон анги киногоороо дамжуулаад бол үзэл сурталаа соёлоо маш сайн түгээч штэ. Бид нар баг өртөөч гэнэ үү те зарим нэг талаараа. Тэгэхээр бид яаж амьд үлдэх вэ? Энэ их том медиа соёл нийтээр дамжсан соёлын өсөлт. Одоо ингээл Америк киног бүгд үзэж гин. Солонгос сериалыг орой болгон хүмүүс гэртээ үзээд сууж гин. Яг Монгол гэсэн юмаа илүү сурталчилмаар байдаг те. Таныхыг энийг түгээх гээд одоо гол зорилгоо болгоцсон төрийн бас байгууллага. Тийм учраас чи түрүүн комик гэд хэллээ л дээ. Тэр бол бас их гоё зүв алах юм. Одоо хүүхдүүд бол дуртай юмар хүүхдүүдэд ойртож штэ. Ер нь чи юу яаж юу гэж бодож байна? Яаж эндээс бид яавал амьд үлдэж чадах вэ? Монголын түүх бол 8 дугаар ангиас хойш орж штэ тийм ээ. Тэгэхээр яг энэ түүхийн хичээлийг бол бас нэлээд бага ангид нь ордог. Бас ихтэй яг орохдоо тухайн хүүхдээ яг нөгөө насны онцлог сэтгэхүйтэй ингэж уялдуулж зохицуулж одоо гоё зургийн хэлбэрээр ч байдаг юм уу тийм ээ. Тиймэрхүү байдлаар ордог бол их зүгээр юм болов. Мөрөөдлөөс ч илүү мөрөөдөл гээд эсвэвчлэгийн уралдааны тэргуун барийн шагналыг сая хэсгээр авчихсан юм байна. Тэгэхээр мөрөөдлөөс ч илүү мөрөөдлөө бодтой болохын тулд их чигээрээ их гоё зөв нэг шаардлагатай байгаа. Тэр л уламжлал гэдэг нэг бариад авсан. Түүхээ судалж байна. Түгээн дэлгэрүүлье гэж байна. Энэ үйлс чи амжилт төсөө. Үзэх дуртай байлаа. Анх гарсан цагаас нь л үздэг байсан. Тэгээ энэ нэвтрүүлгийн хойморт бас ингээд та бүхэнтэй ярилцаад суух боломж олдсонд ихээр их талархаж байна. Тэгээд Монголынхоо нийт үзэгч түмэнд Монгол орн минь монголоороо, монгол хүмүүс монголоороо холтгой гэсэн сайхан өрөөлийг төвшүүлье. За баярлалаа. Талбай дээр биш танхимд тэмцэл хийж байгаа залуу хүн байна л гэж хэлэх юм байна. Тэгээ энэ өөрөө маш том тэмцэлтэй. Энэ дайн гэдээ яриад шүү дээ. Одоо угаасаа дэлхий глобалчлагдсан. Одоо ингээд ер нь хинэн үлдэх вэ? Энэ том дайнд. Одоо энэ их том соёлын шуурга хувьсгалтай энд хэн үлдэх вэ гэдэг. Тэгээ бол ямар хүмүүс энд хамгийн их амьдрах чадвар сайтай вэ гэхээр өөрийн гэсэн түүхтэй, уламжлалтай, хүчтэй, өөрийн гэсэн ёс заншилтай хүмүүс бол өөрсдөө мундаг байж чадвал үлдэх тийм амьдрах чадвартай хүмүүс байдаг. Би сая зочноо өдөж гаргаж өгөхдөө том болоорой гэж хэлсэн. Том болоорой гэдэг нь мэдээж насны хувьд ч юм уу бие махбодын хувьд бол мэдээж яриаггүй. Энэ их гоё зөв юмыг шүүрээд авцсан. Тэгээд үнийгээ улам илүү гоё далаацтай болгоод магадгүй энэ уламжлалын тухай, түүх соёлынхаа тухай илүү том юм яриад их том хүн болцсон бидэнтэй эргээд уулзах тийм л ирүүл тавилаа. Залуу үеийн төлөөллөөс яг энэ зөв сэдвээ, зөв зорилгоо бариад авсан залуу байна. Тэгээд иймэрхүү залуучуудыг ирээдүйн хойч үе маань, дүүнер маань илүү сайн сонсоосоо. Тэгхэл юм бол одоо бидний яриад байгаа Монгол улс маань л монголоор үлдэн шүү дээ. За одоо харин бүгдээрээ хамтдаа үргэлжлүүлцгээе. Үргэлжлүүлэн миний зочин байгаа. Шинэ Монгол гээд эрдмийн хүрээлэн сая 2014 онд байгуулагдлаа. Энэ маш богино хугацаанд маш хурдцтай байгуулагдсан. За тэгээд Шинэ Монгол гэхээр та бүхэнд бас танил сонсогдож байгаа. Шинэ Монгол сургууль, ахлах сургууль гэж байдаг те. Энэ сургуулийг яаж бүтээж босгосон юм бэ гэдэг талаас нь бүгдээрээ хамтдаа ярилцахаар одоо миний зочин өгтөн авцгаая. Энэ бол гал одрах гэж хүн байгаа. Энэ хүү бүх төслийг хэрэгжүүлж одоо авч явж байгаа. За тэгээд миний зочныг өгтөн авцгаая. За сайн байна уу? За сайн байна уу гэж. Сайн байна уу? Шинэ оны минь төргий. Шинэ Монгол сургуулийн галаа багшаа гэхээр ер нь бол ихэнх хүмүүс мэдэндээ ялангуяа Шинэ Монгол сургуулийн төгсөгчд бол манай багш гарч ирнэ гэдэг баяртай байгаа бах тий. Тэгэхээр яг Шинэ Монгол сургуулийн хувьд за галаа багшийг хийж бүтээж байгаа зүйлийн хувьд бол одоо бүгдээринг ярина гэвэл бидний аль нэг чиглэлээ барихад маш хэцүү болно. Тэгэхээр гол юм руугаа би шууд орох гэдэг юм л да. Тэгэхээр хамгийн гол нь тэр Шинэ Монгол хүрээлэн тий. Тэгээд хамгийн сүүлд одоо хийж байгаа төсөл тэрний талаар л эхлээд асуултаа эхлэе гэж бодож байна. Шинэ оны босгон дээр ийм сайхан нэвтрүүлэгт орж байгаад баяртай байна. За тэгээд миний хувьд бол 2000 онд буюу одоогоос 14 одоо 15 жилийн өмнө өрн донд сургууль, ахлах сургууль байгуулж байсан. Тэр үедээ өөрөө Японд оюутан байгаад тэгээд Японы ахлах сургууль, Японы хөгжлийг хараад атаархаад ягаад Монгол орн ингэж өгчиж болохгүйгээд
тэр нууц нь бол энэ боловсралтай байт юм байна. Ялангуяа юм хүчтэй ахлах сургууль байт юм байна гэд байгуулж ирсэн. Тэгээд тэр үед яг сургуулаа байгуулчаал одоо мөрөөдлөө биелүүллээ. Одоо миний бүх юм боллоо гэж бодож исэн. Тэгтэл одоо тэрнээс хойш сайхан хамт олон бүрдээд хүмүүстэй хамтраад тэгээд саяны Жавхагийн асууж байгаа шиг те энэ жил буюу одоо өнгөрсөн онд 2014 онд Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн гэдэг энэ өргөжид тэллээ. За энд маань яагаад ийм хүрээлэн болов гэхээр хоёр сургууль шинээр нээгдсэн байгаа юм. Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол техник инженерийн коллеж гэдэг. Тэгээ энэ дээд сургууль маань бол ахлах сургууль маань сая би та нарт хэлсэнчлээ. Японы ахлах сургуулийг загвар болгож исэн. Тэрийг Монголын хөрсөнд болгож исэн. Дээд сургууль маань бол одоо MIT гэж байдаг тийм. Массачусетс. Манай сургуулийн нэр ч гэсэн их гоё л доо. Англиар хэлэх юм бол New Mongol Institute of Technology гэж. New MIT. Тэр MIT-гийн шинэ загварыг одоо Монголын хөрсөнд болгоё гэдэг утгаар байгуулагдсан нэг сургууль. Нөгөөх нь бол техник инженерийн коллеж нь Японы тэр брэнд өссөн сургууль. Японоос өөр газар байдаг юм л да. Ахлах сургуулиас нь 3 жил сургаад дээр нь коллежийн боловсрол олгоо 5 жил болгодог. Японочууд гараараа юу бол юу хийгээд байна шүү дээ. Тэр хийж чаддаг хүмүүсийг гаргадаг тим юм тэр коллеж гэж байгаа юм. Японоор Косен гэдгийг. Тэгээ манай боловсролын яамнаас дэмжиж юм Косен оруулж ирья гэдэг. Одоо манай ганц төмөр сайд өөрөө юм Косен гэдэг технологийн коллеж төгсөө дээд сургууль төгссөн юм байна. Ийм олон сайхан залуучууд байдаг. Тэгэхээр энэ хоёрыг оруулж ирээд за одоо сая төсөлчих юм уу? Одоо бид нэр зориглоод одоо олон сайхан хүмүүс хамтраад тэгтээ сайхан нөхцөл бүрдсэн. Өмнө нь бол ахлах сургуулийг би ганцаараа байгуулад их зовсон хэцүү байсан. Тэгээ ер нь бол шантарчаад байсан. Тэгтэл одоо дээд сургууль дээр мань хамтарч байгуулъя, коллеж дээр мань хамтарч хий гэсэн ийм сайхан мэддэг, би нэг сайн ойлгодог ийм хүмүүс гарч ирэл. Тэгээ бид нэр зориглоод л сая Эрдмийн хүрээлэн гэсэн. Эрдмийн хүрээлэн. Тэгэхээр Япон маягийн ахлах сургууль гэхээр угаасаа л хүн болгоны толгойд нэг зүйл орж байгаа л да. Тэр бол айхтар тийм ирэмб дэг гэдэг юм байдаг шүү дээ. Японы ахлах сургууль те. Тэгэхээр Японы тэр ахлах сургуулийн хэлбэрийг Монголд одоо хөрсөнд нь буулгаж байна гэж бодохоор бас тэр зүйл ч гэсэн цуг орж ирсэн болов уу гэж бодож байна л да. Тэр төлөвшил гэдэг юм энэ дээр айгүй их анхаарна. Сая хэлж ял дээ дэг журам. Тэр байтугай симпай гэдэг номын ах эгч, кофай ихэр номын дүү. Нэг ангийн дээр бол тэр ах эгчийн хэлснийг доод бол нагаж идэг. Дугуулын секцэнд ороход те доод бол бөмбөгийн зөөжөрд нөгөө дүүлэн тоглож идэг ч гэдэг юм уу. Тэгээ нэг цэрэгжил одоо манайхаар ярих юм нэг айр юм шиг. Япон Солонгост яг тийм юм байдаг. Тэгсэн мөртлөө тэр дотор нэг тийм хүндэтгэлтэй бөгөөд тийм нэг сайхан арай мэдээ цэрэг шиг биш юм те. Тэгээ тийм юм байгаа. Хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлдэг. Тэгээ багш нар нь айгүй сайхан хүнийг ингэж хилж явуулдаг. Одоо Япон хүмүүсийг бид нар гайхаад байгаа ш. Сая амар цунами болсон ш. 2011 онд. Тэг чи зүгээр те тэр их олон хүн насараад тэр их олон хүн гэрээ халдаад ингээд сууж байхад айгүй тайв. Тэгэхэд Монголд бараг цунами болсон юм шиг ингээд байхад шуугж байхад Япон хүмүүс тэр 50 байна гэдэг чинь тэр сургууль дээр олсон юм байгаа юм. Тэгэхээр манай сургууль бас тийм дэг жаяг нэлээд сайд. Анх хідэн багштай, хідэн сурагчтай үйл ажиллагаа эхлүүлж байв. Хамгийн анх бол нэг 6 үндсэн багштай 2 цагийн багш. Тэр нэг нь одоо би өөрөө Японд оюутан доктор курс сурж байсан тоогоогийн сургууль. За тэгээд анхны хүүхэд маань 105 хүүхэд. 3 бүлэг авч ирсэн. Нэг бүлэгтээ 35 гэдэг. Тэгээд Япон шинжихээр ерөөсөө 35 л гэсэн бол 35. Тэрнээс илүү нэг хүн гуугаад ирдэг ч юм уу те. Манай хамаатан сад ингээд оруулаа гэхэд ерөөсөө үгүйгээ зоодог. Тэрийгээ барина. Тэгээд нөгөө өдрийн хоол форм тэр өмсгөөс эхлээл зөндөө тийм хэлбэр талаас аач авсан юм зөндөө. Та 15 жилийн өмнө Японд оюутан байлаа гэж тий. Яг анх ямар ингээд чиглэлээр сурах гад яг ямар нөхцөл байдал гараад тийм ээ Японд руу хэдэн он та явж ирсэн бэ? Анх 95 оны 10 сарын 2-нд явж ирсэн. Тэгээд 2000 оны 10 сарын 5 сургуулаа байгуулж 5 жилийн дараа л да. Гэтэ анх явахдаа нөгөө 10 жилийн сургуульд ажиллаж байгаа ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нараас шалгалт аваад 1 жил хагасан мэргэжил дэвшлүүлэх сургалтанд явуулж ирсэн. Тэгэл 1 жил хагас явсан.
Эхлээд анх явахад би чи 4 хүүхэдтэй байсан л да тэр үед. 32 настай байсан. Тэгээ явахдаа анх ганцаараа явчаад Иридагээ явснаа Японыг хараад тэгээ энд боломж байгаа юм байна. Би цаашаа магистрт орё, докторт орё. Тэр үедээ одоо хүүхдүүдээ энэ Япон орныг ер нь үзүүлье. Анх явахдаа болж яхаа хүүхдүүдээ орхиод мөнгө жоох цуглуулад ирээ. Тэтгэлгээс одоо юу гэдгийг илүүчлэе гэж явж исэн. Тэгсэн одоо харин ачаад хүүхдүүдэд дагуулж очсон. Тэгээ тэрнээс хойш нийт сурсан нэг 7 жил сурсан. 2002 он. Явхаас өмнө та аль сургууль багшилж ирсэн? Юуны багш юу яасан? Тэг би чин одоо Монголд бас их онцлогтой хүн байсан л да. Анх их сургууль төгсөөд Төв аймагт 1-р 10 жилд багшлаад, дараа нь Хөдөө аж ахуйн дээд сургуульд багшлаад, дараа нь боловсролын хүрээлэн ажиллаад, дараа нь одоо 84-р сургууль буюу одоо Эрдэм зохицолт дэд захирал хийж байж байгаад явсан юм. Тэг яга би нэг яриад байна ихээр би өөрөө боловсролынхаа бүх төвшөнд ажилласан байхгүй. Дээд сургууль, дунд сургууль, хөдөөний сургууль, хотын сургууль, менежер энэ төр хийсэн. Тэр маань ингээд нэг очихоор айгүй том надад хэрэг болсон л да. Бөөнд төршлөг байгаа. Бөөнд төршлөг нэг харьцуулж чаддаг. Сурагчдынхаа амжилттаар бас тэр сургуулийн чансаа ер нь бол бас үнэлэгдэж идэг. Манай нэвтрүүлэгт орж ирсэн хулан бид нэг Харвард хулан гэдэг яриад. Хулан маань болохоор хамгийн сүүлд нэг шинэхэн юутай сонинтой. Тэр нь болохоор манай Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгд орж бас Харвардад нэг хөтөлбөр дүүргэсэн байдаг те. Яг тэрнтэй адилхан хөтөлбөрийг бол хулан маань суралцаад тэр хөтөлбөрийг бол дүүргэсэн. Тийм шинэхэн сонин байгаа. Тэгэхээр бас Монголоос 2 хүн гэсэн үг үү? Одоо Монголоос ямар ч байсан 2 хүн байна гэсэн. Түүнээс цаана хичнээн байгааг нь бүү. Тэгээ түүнээс гадна өөрөө бас Корнелта тэнцсэн тийм ээ сурж байгаа. За нэгдсэн улсын байгууллагад ажиллаж байгаа гэдэг олон амжилтууд бол байдаг. Ер нь танаа сургуулийн төгссөн тэр төгсөгчдийн амжилтын талаар та бас бидэнд ярьж өгөөч. Тэгээ энэ бол маш их хурд төв болно гэдэг шиг байна. Жигсаалч би одоо өнөө хүртэл төгссөн бүх төгсөгчтэй ог нэртэй нэгэн те. Жишээл амар жаргалын хулан гэдэг. Тэгээ хуланг бид нар байж хат нь итвэх хулан гэж нэрлэдэг. Охин байсан. Бүх юмд ингээ ордог. Тэгээ өнөөдөр нийгэмд гараад ийм сайхан одоо те сураад ажиллаад ингээ явж байна. Нийтдээ ийм байгаа юм. Манайх чинь 1300 гаруй хүүхэд төгссөн байна. Нийт төгсөгч. За энэ дотроос нэг 400 гаруй хүүхэд нь одоо гадаад ихтэй сургуульд одоо хулан энтриг оруулаад. За энээс 280 нь бол Японд сурж байна. 280 хүүхдийн маань нийт за нэг 140 хүүхэд нь Японы засгийн газрын тэтгэлгээр тэгээ үлдсэн нэг бас их 140-д нь бол манай сургуулийн ивент тэтгэгчдийн зарлалаар сурж байгаа юм. Ивент тэтгэгчгээд нэг 7-8 байгууллага байгаа. Тэр байгууллагууд одоо миний гарын хэсэг одоо манай Наранбаяр гэж захирал болсон. Бидний гарын хэсгээр сургуулийн тодорхойлох юм бол ямар сурлагатай яах нь хамаагүй оруулдаг юм байна. Энэ дотроос ингээ яриул олон хүүхэд байгаа. Гэхдээ би нэг л хүүхдийг яримаар байна. Батцай гэдэг. Дараа та нар бас боломжтой бол ураарэ гэж би асуусан мөрөө. Ер нь би судлаад байгаа. Нэлээд удаан хугацаанд надад тэр ярьж ирсэн юм аа. Би нэг тийм хүн байгаа. Одоо Монголд тэр хугацаагаар ирчээд байгаа юм. Тэр хүн манай анхны одоо төгсөгч. Тэгээ төгсөөд шууд Чибагийн их сургуульд бакалавр сураад, тэндээ магистр сураад, дараа нь Токиогийн их сургуульд доктор хамгаалаад, одоо Харвардад пост доктор хийж байгаа юм. Тэгээд тэрнийхээ амралтаар гэдэм одоо түр хугацаагаар 3 сарын хугацаатай Монголд ирчээд байгаа. За жишээлбэл тэр охин одоо манай сургуульд анх орж ирээд хими улсын олимпиадын аварга болсон сурж байхдаа анхны аварга маань манайхаас улсын аварга нэг 10 гаруй төрчөөд байгаа юм. Гэхдээ ихэнх нь химийн чиглэлээр химээр 6, физикээр 2 ч гэдэг юм уу. Манайх байгалийн ухаанд нэлээд хүч өгсөн сургууль л. Тэгээд тэр охин маань төгсчөөд явчаад төгсөхдөө загалаа агшаа би шинэ Монголын сургуулийн төгсөгчийн босхийг тогтооё гэж надад хэлсэн нэг амлалт байгаа юм. Тэгэхээр одоо манай төгсөгч бол тэр Батцай их чигээ яваа л гэж хэлдэг юм байгаа. Тэгэхээр төгсөгчид тэгэж явна. Гэхдээ би бол бас дандаа л мундаг сургууль Токиогийн их сургуульд орсноор мундаг, Харвард орсноор мундаг биш л дээ. Бид нэр ерөөсөө л хүн болж гарахт нь жоохон. Тэгэхээр тэр охины хийж байгаа судалгаа бол эд эрхтний инженерчил гэж байгаа. Тэ нэг өвдлээснээс үүдээд хүний ходоод тайруул ходоодн дээр ис суулгахаар нөгөө ходоод нь бүтэн урах чинь гэл одоо яригдчихэж байгаа шүү дээ. Инженерчлэл. Тийш инженер. Баг анхудаа ийм нэршил сонсч. Тийм байх. Би сонссон. Тэгээ би нэр мэдэхгүй өөрөөсөө. Өөр жамж. Үрээд асуу гэж. Тэгээд Монгол сая ингээд амралтаараа ингээд эренгүүт нь би онгоцны буудлаас буугаал ирэхтэн өөрийнхөө нөгөө дээд сургууль дээр. Манай дээд сургуульч айгуу тийм New MIT юм чи. Энэ нарийн чиглэлийн хүмүүсийг авчирт лекц уншил. Гадны профессорыг үнэтэй авчрахын оронд ийм залуу хүрээд ирэхэд ийм залуучууд бид нар шууд аваад ажиллаж байгаа.
За гих маягийн. За дээрэс нь тэр Осакагийн их сургууль сурж байгаа хүрэл тоглох гэж хүү байна. Нөгөө яг програмчлал, инженерчлэл, шүлжээний талаар. Ер нь дэлхийн эрдэмтэд ингэж байна. Би бол ингэж бодож байна. Хөдөөний Хинтээ аймгаас ирээд манад сурж байгаад одоо орхиод сургууль руугаа юу гэдэг гэрлүүгээ гэрээ санаад буцаж исэн тэр хүү вий л дээ. Өнөөдөр бол одоо зүгээр бакалаврынхаа ажлаар айгүй олон том эрдэмтлийн нөгөөлөн төр гаргачихсан. За тэгээд зүгээр эдийн засгийн чиглэл одоо юу гэдэг MIT-д сурсан хүүхэд байгаа манаас Мэргэн гэж хүү MIT-г төгсөөд дэлхийн 1 номерын сургуулийг төгсөөд тэгээ одоо Facebook-т одоо нууцлалын инженерээр ажиллаж байна тий. Тэгэхээр одоо дэлхийн компанид ажиллаж байна гэдэг юм уу. Гэх мэйг ингээ яриад байвал маш олон хүүхдүүд бий. Хүүхд болгонд энэ боломж нээлттэй юм уу? Өстой хүүхд болгоно нээлттэй. Бид нар манай сургуулийн хамгийн гол юм нь одоо их шударга явуулдаг. Жишээлбэл би одоо энэ хүүхдийг те яхаг одоо ийм сайн хүүхдээ энийг явуулах бүх багш нараа ярьж хагаад энэ хүүхд чинь сурлагын сайн боловч Үнийхээ үед ийм шүү. Яг ячаа сорно гэхэд ийм асуудал гараа шүү гэд багш нараараа бүр одоо 3 үндсэн юмар сонгож гаргаж ирээд тэр нийлбэрээр гаргадаг. Тэгтээ тэр нь бол жилд нэг 10 гаруй хүүхэд. Тэр нэг хүүхдэд бол сарын $1000 буюу одоо жилдээ 12 4 жилдээ 48 ч гэдэг юм. Тэгээд та нар үржилээд үзэхгүй 140 эдээ хүүхдийг үржүүлэхэд 10 сая гаруй доллар 10 сая доллар болчиход байгаа шүү дээ. Манай тэр зөвхөн манай ивент итгэгчээр авсан. А түүнээс Японы засгийн газраар орсныг нэмэх юм бол цаанаа явна. Түүхтэй өгөх гэсэн яах вэ? Шалгалт өгсөн чинь унтсан. Ар үрийн хаалганы маш их яриа өрнөдөг байхгүй. Шинэ Монгол яагаад тийм хэцүү байдаг юм гэхээр шалгалтаа шудраг авдаг гэдэг. Өнгөрсөн жил ихтэл 905 хүүхэд шалгалт өгөөд 72 хүүхэд авсан. Нэгдүгээр ангидаа. Тэгэхээр тэнд чинь маш их хөрсөлтэй 72-ыг уг нь 100-г авах хэрэгтэй юм л да. Тэгээ 72-ыг авсан. Тэгээ тэрнийхээ дээр зарласан л да. Энэ 72 бол шудраг орно. Энд ямар ч маап юм баг. Цаана үлдсэн 28-ийн 14 нь бол манай багш ажилчдын хүүхэд байна. Угаасаа бид нар ч ингээд тооцоо гаргаж ирээд тэр хавьд байна гэх. Багшийнхан бол төрсөн хүүхдийг шууд аваад байгаа юм шүү дээ. Игчийн маань хүүхдгийг бас асуудал гарна. Тэр бол гэхдээ тэр багш чинь 7 жил 8 жил ажилласан мөртлөө төрсөн ихж байгаа хүүхдийг оруулж чадахгүй байх тэгээд ингээд бас асуудал байна. А нөгөө талаас 14 хүн нь бол бас хувийн сургууль учраас сургуулийн маань дэмжиж тусалж ажиллах хамтран ажилладаг байгууллагад ордог гэх юм уу. Тэгээ энийгээ тогтцсон. Энээсээ бол хайлахгүй. Тэгээ тэр нэг одоо арын хаалга шиг юм яриад байна шүү дээ. Одоо тэр хамтраад үнэхээр ажилладаг газраас бол бид нэр хүнээ авдаг. Үнэхээр одоо жишээлбэл хамтран судлалын эмнэлгээс бид нар зайлшгүй жил болгоныг хүүхэд авдаг. Бүр эмнэлгийн тодорхойлоод авчихна. Яагаад гэвэл манай багш нарыг тэр эмнэлэг жилд 2 удаа одоо үн төлөвлөгөө нөгөө шинжилгээг нь хийж өгч ингэдэг. Гэдэг ч юм уу. Тэгээд тэр нь ил тод шүү. Японд 6 нас хүртэл нь Япон хүнийг бэлтдгээ гэж одоо яг тийм Япон үг байдаг юм уу бол мэдэхгүй. Гэхдээ хүмүүс ер нь тэр үгийг их жишээ авч ярьдаг. Тэгэхээр таны хувьд болохоор сургуульд одоо боловсрал олохоос гадна Монгол хүн болгож төлөвшүүлэх гэдэг юм уу те. Монгол хүнийг бэлдэх гэдэг энэ зүйлийг ер нь хэрхэн хийх ёстой вэ? Ер нь яаж хийх ёстой? Энэ хэр чухал юм бэ? Маш чухал. Тэгэхээр энэ асуудлаар ингээд судалсан эрдэмтэд байна л да. Би болохоор өөрөө физик багш гэж хэлсэн. Хүүхдийг шалгалтанд бэлд. Та нар энэ номыг үг тэгээ одоо TOEFL-д бэлддэг шиг тэр AG шалгалтанд бэлдэг. Япон явдаг энэ шалгалтын номоор хянгадаг багш байсан байхгүй. Ер нь бол тэр чиглэлээр. Эсвэл би бол бас яг одоо их нарийн асуудал да. Ингээд жоох яваад ирэхээр манай сургууль чинь өөрийгөө сая 10 жилээ хийхтэй гэсэн сургуулаа сайн сургууль юм байна. Энэ их олон хүүхдээ гадаад дотоод энэ сургууль явуулцдаг. Сурлагаар одоо ерөнхий шалгалтын тэргээл оюутнууд ийм байна. Энэ бол сайнээс хэтрэхгүй юм байна. А бид нар агуу болох хэрэгтэй юм. Агуу гэхээр л яг энэ гарч ирж. Яг тэр Монгол хүнээ гаргачихсан. Ийм сургууль болж чадвал агуу юм. За тэгэхээр тэр агууг хийх гэсэн чинь би мэдэхгүй юм байна. Уншсан харсан маань зөв. Тэгэхээр би няндаг багш гэж одоо гаяат одоо сургууль хүмүүжүүлэгч багштай би хадаг барьж ирсэн. За няндаг багшаа нэг ийм хиймээрэн танд би шав орё гэх. Няндаг гэж багш одоо 85 настай няндаг багш. Тий. Няндаг багш маань хүлээж их баяртай хүлээж авсан. Тэгээд няндаг багш за чи үнэхээр хий гэж бол би чамд зөвлөж яваа. Шинэ Монгол сургуулийг агуу болох
хөтөлбөр гэж байгаа. Үзэл баримтал гэж байгаа шүү дээ. Тийм бичиж өгöd. За энэ дотор л жинхэнэ гарч байна. Ерөөсөө энэ хөдөлмөрт сургаа хүүхдийг. Бид нар чинь цаасан дээр л энэ нэг шалгалтанд бичдэг л хүн байдаг. Ямар ч хөдөлмөрт сурах. Нэг 10 жил сургаа, дээрээс нь 4 жил, 14, 5 жил сургачаад ямар ч ажилгүй арим гаргаж байна. Энэ болохгүй. Монгол хүнд эвд сургая. Энэ чи хичээл шиг орох хэвээр. За хөдөлмөр дотор ч орно. Чадвар өгөө хүнд сургая тий. Монгол хэлний хичээл гээл хамгийн амархан юм гээд жишээ авахад шүлэг чэйжлүүлнэ гэдэг байхгүй. Нэгдүгээр ангид 20 шүлэг чэйжлэнэ. Няндаг багш үзэл баримтлал нэг шүлгийг л өчрийг олгоод уншдаг хүүхэд нэгдүгээр ангид чэйжлэж. Бус 19-ийн хүүхэд тэр чадвар дээр үндэслээд өөрөө дураараа сур. Ихийн сэтгэлгээ те илгэндээ нааж гэвэл Google-тэй тэрүүлж байгаа юм шиг. Ингэртэй илгэндээ нааж ингэртэй тэрэх гэж. Тэгээ хүүхэд тэрийг уншаад өөрөө үйл ихний шүлгийг тэгж уншина. Амлна гэдэг шиг. Тэгвэл дараагийн шүлгийг амар дуртай болоод шахахгүй тэгээ тоо хөөцөлдөж уншдаг. Өөрөө ойлгож уншдаг. Тэгээ хүүхдийг бид нар ерөөс няндаг багшийн тэр үзэл баримтлал хүүхдийг ерөөс амжилтыг нөхөл. Бид нар дандаа мууг юм хардаг. Чи муу байна. Одоо 100 хүүхдээ чэйж чиг хийлгчээд 10 алдангууд чи одоо 10 алдаад 100 хүүхнээс чи одоо ийм муу гэж ил ярьдаг. Тэгвэл бид нар үүшээ чи 100 хүүхнээс 90 зөв бичсэн. Йоо ямар мундаг юм бэ. Одоо чи энэ 11-ийг ахиа бичихтэй гэдэг 11-ийг ахиж одоо алдахгүй тийм минийх алдахгүй. За чи 100. Ингээд магтаад өгөхөр нөгөө хүүхэд нөгөө хичээлдээ дараа би алдахгүй шүү гэдэг юм. Үн чи ер нь нэг өөртөө ихтэлтэй болох. Энэ чадварыг өгье. Тэгээ тэрийг яаж өгөх вэ? За эв гэж яриад байна тийм. Тэр эвийг яаж эв гэж бүр хичээл математикийн хичээл байгаа бол хүнийг эвд сургадаг хичээл байл. Хөдөлмөрт сургадаг хөдөлмөртэй өвдөг хичээл байл да бүр. Гэт ингэж яриад манай сургууль жишээлээ тэрэн дээрээ үндэслээд хөдөлмөр төсөлтэй болсон тийм хуучин буцаагаад. Одоо 2 жил болж байна. Хүүхдүүдийг 7-14 хоногоор ингээ явуулдаг ч гэдэм үү. Энэ маань одоо Монгол хүнээ гаргаж ирэх. Бид нар энэ ахуудаа бид нар үнээр саалгаж байгаа хөдөлмөр төслөн дээр. Тэгээд өөрсдөр хонь хоол хэлгийг зүгээр бүтэн хонь аваач гэдэг. Хонь гарахыг харж байгаа. Гидсийн нарилга тэрийн чанар ерөөсөө хүүхдүүд өөрсдөө хийдэг. Тэгээд ерөөсөө гар утас нэвтрэхгүй одоо юугүй компьютергөө ингээд иймнээс салгаж иж Монгол хүн болж иж Монгол ахуд Монгол хүн чинь маш мундаг шүү. Энэ айдентитигээ бид нар авч үлдэх юм аа сургалтанд оруулах хэрэгтэй. Бидний урилгыг хүлээн авч манай зочин хомир заларч энэ хэрэгтэй олон хэрэгтэй зүйлийг ярилцчих олон төрлөөр бүгдээ ярилцлаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэндээ маш их баярлалаа. Цаашдаа бас та олон зүйлийг үргэлжлүүлж хийгээрэй. За. Хичээ яа. Баярлалаа. За баярлалаа. Хай. Хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гэд хамгийн чухал гэсэн хэллээ багштай. Миний өвөө өөрөө гоё багш гэд бүр социализмын үед баг бүх насаараа хөдөлмөр сургууль гэдэг сургуулийг үүсгэн байгуулад бүх насаараа захирал хийж байгаа. Тэгээд болсон юм байдаг. Тэгээд хуучин нөгөө хүүхдийн колон гэж байдаг шүү дээ. Яг тэрний өмнө хүүхдүүдийг нөгөө нэг ял идэх шийтгэлийг нь хөдөлмөр хийдэг. Одоо тариа тарьдаг, ногоо тарьдаг тийм одоо ажил хийл гэж хүнийг хүмүүжүүлдэг тийм одоо ажлыг хийдэг байсан. Тэгээс сүүлд би өвөө минь тэтгэврт гарсныхан дараа өвөө дээрээ бага насндаа байхад бол маш олон юм хүмүүс ирдэг. Тэгээд хорхоо ангиас судлагдсан хүмүүс гэсэн хэрэг. Тэгээд бүгд л өстө миний аав гэл баярлалаа гэж ирдэг байсан. Тэр хөдөлмөр гэдэг бас хүний хүмүүжил төлөвшөлт бол хамгийн чухал зүйл юм бас нэг нь байдаг юм шүү. Шинэ Монголын галаа өвшгөл өмнө зөндөө сонсдог. Сургаар бол энэ ч одоо од юм байгаа юм шүү дээ. Тэгээ өнөөдөр нүү тулаад уулзж байгаа юм л да. Тийм ээ үргэлжлүүлэл ярих асуух юм маш их байлаа. Шудраг байгаа тулдаа өнөөдөр ингээд бүр хүрээлэн байгаа болсон тий. Бүр цогц болсоор байна шүү тий. Цаашдаа энэ хүрээлэн байна дахиж хичнээн төрлийн одоо сургууль, хичнээн төрлийн дээд сургууль, коллежууд нэмэгдэхийг бид мэдэхгүй. Тэгээ улам илүү сайн олон болоосоо тэр хөдөлмөр зурслан гэж байгаа нь маш их таалагдлаа. Монгол улсын боловсролын салбарт бас нэгэн том шинжилгээг хийж яваа. Тэгээ энэ маш бодиттой. Тэгээ Монголын боловсролын системийг боловсролын түвшинг шинэ түвшинд авчиж байгаа бас хүн байна. Бахархалтай байна. За тэгэхээр миний зочноо урих ээлж болсон байна. Тэгэхээр энэ удаагийн зочин бол үнэхээр маш их олзуурч байгаа би өөрөө. Ягаад тэгэхээр Хөвсгөл аймгийн за Цагаануур сум гэдэг бол бүр одоо ханх руугаа байдаг аслагдсан жинхэнэ одоо
цаатангуудын амьдардаг сум байгаа тий. Тэгэхээр тэр цагаан нуурч биш. Бүр цагаан нуураас цаашаа хөвчийн тайгад амьдардаг нэг охин өнөөдөр манай нэвтрүүлгийн хойморт залрах нэ. Тэгээд Улаанбаатарт бас төр хугацаагаар ирчихсэн байгаа. Тэгэхээр Монгол Улсын багшийн их сургуулийн оюутан Хосчимэг гэдэг охиныг урьж байна. За. Сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа. Тайгад урт цэцэрлэг гэж шинэхэн төсөл бас хэрэгжиж байгаа юм байна. Тэгээд тэр урт цэцэрлэгт тэр тайгын хүүхдүүдийг одоо асрах тэр цэцэрлэгийн багш болох тэр мэрэгжлийг эзэмшихээр Улаанбаатар хотод ирээд одоо бол төгсөөд нутг руугаа ер нь буцах цаг нь бол ойртож байгаа. Тийм нэг ер нь бол төгс курс байгаа тий. 3 дугаар курс тий. Сумаасаа алслагдмал хол учраас тэгээд цэцэрлэгт ерөөсөө явж чаддгүй. Би бас өөрөө багахтаа л цэцэрлэгт явж байгаагүй. Тэгээд тэр хүүхдүүдэд цэцэрлэг хэрэгтэй байгаа учраас ингээд 121 хоног цэцэрлэг ажилтдаг байгаа. Хосчимгийн талаар болохоор угаасаа яг зөвхөн одоо хосчимгийн тэр урт цэцэрлэг тий. Тэр үйл явдлын талаар тайгын жимээр цэцэрлэгтээ очно гэж сайхан бол баримтат кино нээлттэй хийсэн байгаа. Тэр баримтат кинон дээрээс бол харж байхад болохоор дөнгөж хотод оюутан болоод ирснийхэн дараа ангийнх нь оюутнууд эдгээр ингээд чи ивэр байна уу энтер гэдэг тэгж байж асуудаг байсан гинэ. Тэгээд нэрээ одоо үнэхээр мэддэг юм тэгж чамаас асуусан юм уу? Ивэртэй байна уу? Яг манай ангийн охин одоо хоттой доо охин гэнэ л дээ. Ерөөсөө тийм цаата маат ингээ ерөөсөө сонсож байгаагүй. Тим хүн байд юм уу энтер тэгээд асууж байсан. Надад тусгай бүр тэгж асууж байсан. Ингээд цаат ингээл ингээ өөрийгөө танилцуулаад хэлсэн байхгүй оюутан болоод ирчээд ангийнхандаа ингээ өөрийгөө танилцуулж байгаа. Тэгээ хэлсэн чинь тэгж хэлсэн шүү дээ. Цаатангууд гэдэг чинь цаа бутагаа айлын ингээд ивэртэй бидгүй юм уу? Надад бүр асууж байсан. Мэдээлэлээс хол байна. Сум байгаад сумаасаа ингээ бүр хол юунд байд юм уу те ой модондоо. Хөвсгөл аймгаас цагаан урлаг болохоор 300 км. Тэгээ сумынхаа төвөөс яг хөвчтөр тайг руу болохоор 80 км байгаа. Тэгэхээр яг Хөвсгөл аймгийн төвөөсөө 380 км зайтай гэсэн. Шиш одоо мориор хичнээн цаг явах уу? Мориор л явна үстэй. Мориор 100 болохоор мориор явна бостой үед нь цаагаараа явна. Цаацалтай учраас. Цаагаараа хичнээн хоног явах. Одоо хэдэн цаг явах уу? Тэгэл яг хүрхсэн газараасаа хол оройос нь л шалтгаалж явна. Ойрхон бол хурдан явна. Тэгээ хол олгол хонж манаад ингээ 2 3 хоноод тэгээ явдаг. Тэгээ замдаа хоноод явчих уу? Тий хоноод явна. Яг тэгээд уртсандаа амьдрах уу те? Яг уртсандаа амьдрах. Хэдүүлээ юм бэ? Манай ам бүлнэ мала. Аав ээж тэгээд нэг ахтай, хоёр эгчтэй, хоёр эрэгтэй дүүтэй айл юм байгаа хаа. Гэр бүлийнхэндээ нэг мэдчилж дамжуулчих. Яг одоо өсгөлийн уртс тайгад бид нарыг бас үзэж байна. За ингээд намайг дэмжиж байсан гэр бүлийнхэнтэй бас баярлалаа багш бас нартай баярлалаа. Гэрийнхэнтэй хайртай шүү. Хаадын зангирж байгаа юм. Сэрэгтэйгээ сонж байгаа хэрэгтэй. Цастаа бол цаагаараа явна гэсэн. Тэгээ цааны одоо цас туулах чадвар нарийн илүү байна. Нэг цаа чинь хүүтний улиралд их сайн тасан цогцдог юмтай учраас цаас их байвал төдий чинээ тараг хүчээ авч сайн байдаг. Цаасанд бол амар хурдан явдаг. Аав ээжийнхээ тухай яриач юу? Удам дамжсан цаачи хүмүүсөө. Тэгээд ер нь хэдэн үеэрээ ингэж цаагаа маллаж тэндээ ингэж амьдран сууршиж байгаа юм бэ? Яг одоо 9 дэх үеэр байна уу? 9 дэх. Тийм. Одоо манай ихтэй хүүхэд бол яг 9 дэх үе нь байгаа. Улаанбаатарт ирсэн байсан хүүхд мөн үү яг хүүхд? Мөн. За тэгвэл манай сурвалжлагтай холбогдох нь. Тэгэхээр яг нэг цаатан жижигхэн хүү байгаа. Тэр хүү Улаанбаатарт ирсэн Тэнгис кино театрт тоглуулж байгааг нэ. Тэгээд тэгж яхад би очиж сурвалжлагынхаа урилгыг өгсөн. Тэгээд хамтдаа тэр урилгыг үзцгээе. За. Сайн бацгаана үзэгчдээ дөрөв урилга нэвтрүүлэг он гараад 2 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. Мэдээж шинэ он гарчсан та бүхний амьдрал бүх зүйл шинэ байгаа гэж найдаж байна. Тэгэхээр миний хувьд ч гэсэн шинэхэн зочдтой та бүхэнтэй уулзахад бэлэн болоод байна. Тэгэхээр бид өмнө бас та бүхэнд Хөвсгөл аймагаас нэвтрүүлгийг бэлтгэж хүргэж байсан. Энэ удаа тэгвэл Хөвсгөлийн бүр хүч тайгад амьдардаг нэгэн охинтой бид уулзахад бэлэн болоод байна. Ингээд урилгаа гардуулцгаая. За сайн байна уу охин дөө? За сайхан үйлдэж гин үү?
сайхан үзэж байна уу? За тэгэхээр чамайг одоо Улаанбаатарт байгаа гэж их олзуурхад би хүрээд ирлээ. Тэгэхээр үндэсний олон нийтийн радио телевизийн 4 урилга нэвтрүүлэгт одоо миний хүндэт зочноор оролцооч гэж урьж байна. За Улаанбаатарт ирээд хэр удаж байгаа юм? Улаанбаатарт ирж 3 жил болж байна. 3 жил. Тийм. Нөө оюутан болохоор за. Оюутан болохоор 3 жил. Бодохгүй төгсөж байгаа юм ба штэ. Тийм. За сүүний зармагнаас нэг авъя. За сүүний зармгийг авч явах хооронд ярина. Энэ аль сумаас гэлээ? Цагаануур. Цагаануур сумаас ирсэн үү? Ааха. Хин гэдгийг чамайг? Гантулгана. Гантулгана. Хотод ирсэн чи ямар байна? Гоё байна. Гоё байна. Зөндөө тоглосон уу? Ааха. Ямар тоглоом дээр тоглосон? Мэдгүй. Чи цаабуг ундаггүй? Ундаг. Тийм үү? Хэдэн настайгаас цаабуг унсан? Энэ насада. 5 нас. Одоо хэдэн настай юм? 5 настай юм уу? Ааха. За. За хоёлаа студиэс уулзъя. Миний урилгыг хүлээж авсанд баярлалаа Осчимгээ. За баярлалаа. Энэ хүүхдэд заримгийн өгнөө одоо. Одоо танахаас сургууль соёлын мөр хөгөө явж байгаа юм хин бэ? Хэдэн хүн бэ? Одоо би байгаа. Манай хоёр их ч бол хоёулаа сураад төгссөн. Тийм би сурж байгаа тэгээд ах тусдаа гарцсан байгаа. Одоо манай нэг их ч болохоор суманда малын хийж байгаа, нэг нь болохоор багш хийж байгаа. Суманда англи хэлний багш гэдэг. Цаагаа хин маллаад хин одоо ингээд тэрийгээ залхамжлаад явах. Та нар бол ингээд ажил амьдралын мөр хөгөөд л тийм ээ. Суурин амьдрал руу ингээд ороод эхэллээ шүү дээ. Тийм. Манай баг дүү байгаа одоо 16-тай хөөдөө аав дээрээ малаа малж цаа хараал тэгэл тайгандаа л яг малыг бол авч үлдэх үү? авч үлдэх. Манайх хичнээн толгой цаа байна. Манай нэг 130-40 байгаа. Хамгийн анх өсгөлд 1-р ангид шүлээд очсон юм аа. Тэгээд далай дээр амрахгаа очсон. Тэгээд их хүүтэн штэ бас далай чинь тэ. Тэгээд далайн ус чинь бүр ингээд бид нэр сэлэх гээд 1 минут тийш чадсан байхгүй яг далай дотор. Тэгэл бүр өстө орилоо л наашаар иргэрүүн ингээд сэлээл. Тэгээд ингэчээл эргээд ингээд харсан чинь тэнд нэг хідэн 4-5 жоох хүүхдүүд байсан юм аа. Цаатан хүүхдүүд. Тэгсэн чинь тэн дотор бүр тоглож байна. 20-30 минут өстө ингэж юм ингээд явж маваа тэгээд би харчаад бүр би чи ганцхан минут тисэж байгаа шүү дээ тэр усанд. Тэгш тэр хүүхдүүд бүр тэнд бүр жаргаж байна бүр умбаад тэгээд тийм их хүүтнийг төсвөрлөх одоо чадвар сайтай байдаг юм уу? Чи бас их тийм хүүтнийг яах чадвар сайн уу? Чирэг үү? Чирэг. Би л анх ирээд ингээ хотд хүмүүс чи ингээ амар хүүтэн байна гэж анх удаа хотд өвлөг угтаж байгаа. Тэсэн чинь хүмүүст амар хүлдэхгүй хүүтэн байна гээл тэгэл манайнгийнхан ч анги дээрээ л ингээл ярьна штэ. Тэгчийн болохоор ерөөсөө тоохгүй ингээ малгайгуу дандаа явдаг гэсэн. Тэснээл чиний чигчэнд даарахгүй нөө гээл намайг хүмүүс болохоор амар гайхаж асуудаг. Хотод ирээд те. Эхний нэг 3 сарын амьдралыг чи зүгээр маш богинохон ярьж өгөөч. Энэ дасан зохицоход хэцүү байсан уу? Ямар байсан? Хотод ирчээд дасан зохицоход үнэхээр хэцүү байсан. Манай чи энэ амар цэвэр хартай чи ядаал энд ирэх чинь нар их тусна дулаахан тэгэл толгой өвдөн машиныханд үжрээнд ингээл ер нь бол амар хэцүү байсан. Тэгээ ингээд жаахан хүүдрээд ингээд нөөцнийхэн утаа ихтэй штэ. Гэтэ ингээ хоолоо ам өвдвөл тэгэл амар хэцүү идэгсэн. Одоо хотын хүмүүсийн хувьд ямар одоо бэрхшээл байсан. Яг хотын хүмүүсийн хувьд гэвэл өнөө нэг бид нар чинь хөдөө дандаа өөрийнхөө хэлээр ингээд жаахан нутгийн аялагтай ярьдэн штэ. Яг тгий ярихад ингээд жаахан мэдгүй ганц хоёр юм ингээд жаахан хаашаа явах гээд ингээд автобусны чиглэл ингээ хүмүүсээс асууж штэ. Тэгтээ жаахан хэлнээсээ л ингээ жаах хичдэг гэсэн. Шоолох уу? Тий. Зарим нь шаална штэ. Одоо бидний нэвтрүүлгийг бас ингээд Хөсгөл аймгаас тий цаатнууд бас үзэж байгаа. Тэгэхээр чи гоё нутгийн аялагаар мэдчихлээ. Жаач читлаа минда читлаа. Энэ болохоор бүгдний шинжлэлийн мэд төргэй гэсэн үг. Тэгээ боо хүмүүн минда читлаар энэ өдрийн мэндийг хүргэх гэсэн үг. Бүр ондоо хэл байлаа шүү дээ. Би тэнд очивол баларх ойлголцсон уу? Ойлголцсон шүү дээ. Бид нэр чинь гэхдээ монголоор ярьдаг. Яг дотроо ингээд гэр бүл дотроо ингээд нутаг ингээд юу байж та хоорондоо ингээд өөрсдийнхөө хэлээр ярьдаг. Цаашаа одоо хэл гарвал яг чиний ярьсан сая хэдний хэлээр ярих уу? Яг сая ярьсан миний хэлээр ярина. Одоо орсын хэлийг даваад туваар очиход бол яг энэ үгээр ярина гэсэн. Тэгэхээр чиний саяны ярьсан чинь бол туваа хэл болж тарж байна. Туваа хэл. Танах цаанаас өөр ямар мал маллах вэ? Адуу, үхэр, ямаа мал. Одоо хоол хүнсэндээ бол цаагаа тэр бүр нэг хэрэглэхгүй байх тийм үү? Цаагаа тэр бүр хэрэглэхгүй. Яг нэг үл нэг цаагаа одоо өсгөх гээд өсгөж хуржүүлэх гээд тэр болгоно
цаагаа хүнсэндээ хэрэглээд байдгүй. Гэтэ яг хизээгүй үнүүнийг нас ахмад болсон тийм цаагаал хэрэглэнэ. Тэгэл тайгаад үүдэг хичнээн үрхэл үүдэг бол цаатангууд олон уу юу? Манай тийч болохоор баруун зүүн тайгээд 2 тай байгаа. Тэгээд баруун тайгад нь болохоор нэг 25 орчим. Тэгээд зүүн тайгад нь болохоор нэг 30-аад орчим үрхэлээд. Туваа дуу би ерөөс амьдралдаа сонсч үзээгүй. Тэгээд сая сонсож их гоё тийм аялгаутай сайхан хэл шиг сонсогдож байна л да анх удаа сонсож байгаа учраас тэгээд хэрвээ боломжтой бол биднэрт нэг туваа үндэстний туваа хэлээр ч юм уу нэг богинохон аяв яриач сонирхыг сонсъё. Энд нь болохоор манай яг нутгийн дуу байгаа. Нутгаруугаа ингээд яарч байгаа цагаан унаа явъя гэсэн иймэрхүү утгатай дуу байгаа. За тэнийг дуулж өгье. За. Донгор туё дасаратгаш тоштог жамос гирэ бэрим Этэр туё дасаратгаш ширги жамос гирэ бэрим Ходай туё дасаратгаш ходог жамос гирэ бэрим баярлалаа. Тууё гэдэг нь одоо цаагаа тууя гэдэг нь үү? Тэгээ цаагаа туугаа цаагаа мордоо тэр одоо ингээд дордог жамс гэл ингээд нутгуусны нэрээ штэ тэр л үгээ ингээд явъя сайхан хангаа нутгуусраас явъя гэсэн иймэрхүү утгатай дуу байгаа. Тайгын жимээр цэцэрлэгтээ би очино. Цэцэрлэгтээ очино. Энэ баримтат киноныхонтой яаж уулзсан юм бэ? Энэ киноны миний хувьд болохоор одоо жишээл алидийн нүур хагарцсан байгаа байхгүй. Бүхэл бүтэн баримт киноны гол баатар. Энэ камер эдэр гэдэг бол одоо бол нэг тийм айхтар айж санаа зовхоор юм бол биш. Алидийн хэвлэх хүн ингээ сурцтай байгаа зү. Тэгэхээр яаж яваад ингээд энэ уран бүтээлчдтэй ингээ холбогдсон юм? Би болохоор энэ нэг сурахад ингээ ховор хүмүүс гэдэг утгаараа би ингээд нүүбийнхантай нүүбээс ингээд намайг сургаж байгаа байхгүй юу. Яг намайг ингээд 11-д төгсөжсэн жил яамнаас ингээд цэцэрлэгийн нягмар агш гээд очиж ийсэн. Тэр хүнд ингээд хандж тэгээд хэлсэн. Тэгээд тэр хүн ингээд нүүбтэй ингээд холбоо тэгээд сургаж байгаа. Тиймэрхүү л юм. Тэгээд тэр киноныхонтой яаж холбогдсон юм бэ? Тэр киноныхонтой болохоор тэр хүн болохоор урд нь бас манай тэнд бас баримтат кино хийж ирсэн юм билээ. Тийм. Яг тэрэн шигээ ингээд ийм хүүхэд сурж байна гэд бас миний тухай жаахан мэд судалж байгаад ингээд бас холбогдсон юм билээ. За бид ингээд асуул чамаас баг цаг юм асууж магадгүй хүмүүс юм шиг байна. Ингээд ер нь яриагаа дуусгая. Тэгээд хамгийн гол нь тэр урт цэцэрлэг гэдэг те. Тэр цаатангийн хүүхдүүдийн цэцэрлэг гэдэг бол маш сайхан ажил. Тэгээд тэр хүүхдүүдэд цэцэрлэгийн багш болох гээд Улаанбаатар хотод ирээд ингээд өчнөө боломжтой сураад ингээд одоо буцаа явах гэж байгаа юм байна. Тэгэхээр чиний цэцэрлэгийн мундаг багш болоорой. Амжилт хүсье явж байгаа юунд чинь те. За баярлалаа. Манай үндэсний олон нийтийн телевизийн үндэсний цөөнхөд зориулсан гэсэн тодтолтой 2 дугаар суугаар туваа хэл дээрх мэдээ дээр явдгийн хаяа сонирхоо сонсдгийн. Тэгсэн хэрнээ сая яг хос чимэг дэргэд суугаад ингээд туваа хэлээрээ ярих дуулах чинь бүр өөр юм байна. Тэгээ бид маш их азлаад холтцсон юм байна. Мэдмээр юм байна, ярмаар юм байна. Тэгээд тий сая өөрөөсөө жоохон санаа зовжсэн. Өөрсдөөсөө. Яг тэгэхээр бид бол өмнөдөө мэдэхгүй ингээд. Бидний үед их цоо шин ертөнц байлаа. Гэхдээ энэ бол бодит байдал шүү дээ, тийм ээ. Мэдэмхийрээд одоо яг мэдхгүй юм шиг байна. Тий. Энэ хол газруудад очиж нэвтрүүлэг хийснээс хойш холын хүн Улаанбаатарт явж байхаар их олзуурхаад бүр бариад авдаг болчих. Яг тэгэхээр жишээл Баян үлгээд бид нар нэвтрүүлэг хийх гэл тийш чи хичнээн мянган километр явж байгаа шүү дээ. Тэгжиж нэг хүнээс яриа авж шүү дээ. Тэгэхээр тэр хүн өөрөө энд хүрээд ирсэн явж байгаа. Тэр хүний чи одоо хурдан бариад авахгүй хайж шүү дээ. За тэгэхээр дараагийн зочин бол миний зочин байгаа хамгийн сүүлийн зочин. Дрифт хийдэг залуу. Дрифт автоспортыг харуулт. За. Автоспортыг Монголд хөгжүүлэх гэж явж байгаа. Энэ залуу гэрж байна. Ингээд даваагийн зориг цахныг студид өрье.
Ориг цайхныгаа би яагаад онцлсан гэхээр автоспортоор Монгол тамирчин төрлөө гэдэг мэдээллийг сонсоод цорын ганц тамирчин гинэ. Сая Оросд тэмцээнд оролцоод ирсэн юм байна. Тэгээд энэ тухай сонсоод тэгээд сонирхолтой хүн байж болох юм байна гэж нэвтрүүлэгт урьсан байхгүй юу? Сонирхогч тамирчин хоёрын бол ялгаа байна. Гарч ирж байгаа юм л да тий. За энэ спортоор би хичээлээд одоо 2007 оноос болоод тасралт үчилж байгаа. Тэгээд анх бол ер нь багасаа машин дуртай хүүхдүүдийн нэг байсан. Гэхдээ би машиныг мөргөлдүүлж ивдэж зүрээс тоглолтгоо хайрлаж арчиж тийм багасаа л тийм нэг сэтгүүттэй хүүхдсэн. Тэгээд 6 он би Япон руу сурахаар байсан. Тэгээд Японд сурж байхдаа энэ спортыг таниад тэгээд Монголдо буцаж хурж ирээд энэ спортоор хичээл анх үе таламаа тавьчихсан. 6 он гэдэг чинь баг нэг Токио дрифт гэдэг кино гарч байгаа. Тэр баг үе л шүү дээ. Чи бүр шоугуулсан шүү дээ Холливуудын. За багасаа машин сонирхдаг чинь тэгэхээр ихвчлэн одоо багасаа машинтай ойрхон байсан хүүхдүүд одоо аав нь одоо сайн машин их барьдаг ч юм уу те баян ингэж машин дотор авч явдаг ч юм уу. Тийм хүүхдүүд байдэн шүү дээ. Тэгэхээр таны одоо эцэг бол сонирхолтой. Би 3 настай хамгийн анх машин өрүүл дээр сууж үтчихсэн. Тэр тохиолдол нь бол намаа 3 настай хахад бол одоо 93 онд гэх юм. Германы барууны машин ховор байсан. Тэр үед манайх нэг Opel Rekord гэх машин аваад манаа. Тэгээд тухайн үед бензиний гэрэл даач нь Орос машинаас бол тийс өөр байсан. Тэгээд ягаад ч явж байгаад гэр бүлээр явж байгаад унтарсан юм байла. Тэгээд бензин дуусч унтраад тэр үед яг мойр орхон колонк байгаагүй. Тэгээд ганц одоо жолооныхны гардан суух бие хүн. Тэгэл манай ээж хоёр хойноос түрээд тэр үедээ колонк орчихсон. Тэгэл аав руугаа мушгаараа гэнгүүл би ингээд аавынхаа тал руу мушгаа. За одоо ээж рүүгээ мушгаараа гэвэл ээжийнхэн тал руу мушгасаар гад бензин колонк орж ирсэн. Би болохоор сайн санахгүй нөө. Хүмүүс чи хүүхдээ эхлүүлээд үр дээрээ суулгаад за ингэж явсан баг гэсэн чи ганцаараа суугаад 3 настай. Йоо ямар амар. Тийм түүх байд. Аав руугаа мушгаараа гэдэг ээж рүүгээ мушгасан аваад шүү дээ. Ясaalтай бэ ёо. Японд байхдаа ямар ч дрифтийг мэдээд таньж мэдээ. Тэгээд 7 оноос эхлээл ингээд тасралтгүй гэж штэ. Тэгээд ямар тэр хооронд юу болж өнгөрвөө? Тэр хооронд бол би тэмцээнд оролцсон нийт тэмцээнүүдээс 90% нь алтан медаль авчихсан. Энд үү Японд? Энд. Тэгээд Монголын Drift King гэдэг тэмцээний 3 удаа дараалан Drift King гэдэг цолыг аваад Монголын Drift King гэдэг нэрийг одоо насан туршид хадгалж үлдэх тийм үнэтэй цолыг авч ирсэн. Тэгээд автоспортын мастер. Тэгээд Drift King тэгээд сая 2014 онд Монгол улсаа төлөөлөн хамгийн анх удаага Оросын холбооны ус руу машин өөрөө авч явж тэмцээнд оролцсон. Одоо тэгэхээр бүр ингээд мэрэгжлийн төвшөнд хүмүүс бэлдээд байна тийм үү? Тий, ер нь бол урд нь одоо л олон клуб байдаг л да автоспорттой холбоотой. Тэгээд энэ клубүүд бол ер нь одоо клуб гэхээсээ илүү бид нар бол Монголын мэрэгжлийн автоспорт холбоо гэж байгуулсан. Холбоо маань байгуулагдаад бол талд байсан клубүүдийг бол нэгтгэж чадсан. Залуучуудыг нэг санаа оноо дэвшүүлж чадсан. Тэгээ бус залуучуудаас юу хүсч одоо ямар боломжийг биднээс төр зэсгтэйгээ ярьж гаргаж өгдөг болсон. За тэгээд манай клуб холбоо маань байгуулагдаад бол энэ жил гаруй болж байна. Тэгээд жил гаруй 500 гаруй гишүүнтэй, 10 гаруй клубтэй. Тэгээд энэ жил хийсэн үйл ажиллагаа бол дрифтийн тэмцээний зориултын зам талбай дээр хийдэг болсон. Тэгээд зориултын автотехник хэрэгслээр бэлддэг болсон. Аюулгүй хувцас өмсдөг болсон. Толгойн хамгаалтын каск, масктай одоо эхний ээлжийн ажлууд хийгээ. Зориултын талбай нь хаана байдаг вэ? Яг бүр дрифт зориулсан талбай бол биш л дээ. Монголд бол байхгүй. Яг хөдлөөд Sky Resort-ын задгаа талбай гэх мэтчлэн одоо хөдөлгөөн байдгүй газрууд руу очиж тэмцээн уралдааны явуулдаг. Оросд болсон тэмцээний сонь сайхнаас. За Орос руу тэмцээнд оролцох гэж би 2 жилийн мөрөөдсөн л тоо. Тэгээд Япон руу би машинаас сэлбэг загтаг дандаа энэ гадаадас дандаа авдیں۔ Тэгээд би цаашин хөдөлгүүр захиад хөдөлгүүр маань ирдгүү яг нэг Оросын тэмцээн болох гээд байдаг. Тэгээд хөдөлгөөрөө хүлээсээр гад би энд дээрээс 30 минут л бэлдэж үтсэн байхгүй. Бүхэл нэг жил ерөөсөө би дрифтлэг байсан. Тэгээд өвлөн ерөөсөө дрифтлдэггүй 100 дрифтлээ 30 минут бэлдээл үүрээр би инженер техникийн хамт олонтойгоо эрхүүгийн зөвлөлөөд тэгээд оролцож ийсэн. Тэгээд анхд бид нар тийш явхад бол тэр Оросын одоо Европын VK гэдэг сайтаар бол монголчуудыг жоохон бассан ч гэдэг юм уу доош нь хийсэн маягтай юм битсэн байсан л та. Монголчууд бол баг мориороо ярина тий. Тэгээ одоо баг юутай ирэх бол гэсэн тийм өгүүлбэрийг би очиод бас эвдэж чадсан болоо гэж бодож байна. Тэмцээний амжилт гэх юм бол би нийт 50 гаруй шилдэг тамирчид оролцсон. Яагаад шилдэг вэ гэхээр олон улсын чанартай болоо явчихж байгаа болохоор гадаадаас тэмцээн дэрж байгаа болохоор тэгээд Оросуудын хандлага бол
монголчууд энийг ирсэн дээр зүгээр дараал одоо дахиж баг ирэхээгүй юм байна гэсэн үйлдэлийг үзүүлэх гэсэн хэм маягтай. Нэлээ анхсан тийм шүү дээ. Тэгээд би тэрийг нэвдээд тэр эрхүүгийн 4 удаагийн авраг Максим гэдэг нөхөртөө шууд таарсан л да. Шилдэг 16-д үлчээ 50-аасаа. Тэр тулж явдаг юм тийм. Оноолтоор ингээ явдаг. Тэгээд хамгийн түрүү намайг шууд аврагтайгаа тааруулсан бас их сонир санагдсан л да. Гэтэ би энэ дээр бол ерөөсөө айгаагүй. Ямар нэг юм ийм яг. Бид нар аврагыг ялсан. Тухайн яг Бааталтаа. Тий 16-д уул нь ялсан байхгүй. Тэгээд даач би нөгөө нэг энд бидний бэлтгэл сургалт их базааж амжааг болмаас машины техник саатал гараад тэгээд тэмцээн өөрөө орхиж явсан да. Бид нар дорндож явж байхад боксын дасгалжуулагч Төмөрбатаа гэж хүн байсан. Тэр хүн юу гэж ярьсан гэхээр тухайн тэмцээн хаана болж гинөө тэр газрын дэвжээний эцсийг төрүүлүүлдэг одоо нүдэн анж байгаа юм шудраг бус юм гардаг гэж байгаа байхгүй юу. Тэгж ярьсан тийм ээ. Тэрэн шиг юм болсон юм шиг. Тэр нь тэр шиг юм болсон. Тэгээд Оросч гэсэн Монголигээд хашгирж ил байсан л та. Тэр үед үнэхээр би тэр тэмцээнд төрүүлснээс одоо өөрсдөө гоё тий гоё тийм мэдрэмж авч чадсан. Гочны жолооч нар чинь дугуй халаад гэдэг. Хичээстэй маш их илгэдэл явагдаж байгаа шүү. Тэгээ мэдээж жишээ нь одоо зураг авдаг хүн орж ирээд ийм юм ярьсан бол маркийг асуухгүй байвал хүмүүс загнана л да. Тэрнтэй адилхан одоо яг тэр эрхүүрөө явсан машины марк тэр юугаа үзүүлэлтийг биднэрт хэлж байгаа шүү. Марк нь бол Nissan Silva гэдэг дэлхийд бол дрифт спортод бол их тохиромжтой машинуудын нэг. Тэгээ хөдөлгүүр нь бол Toyota хөдөлгүүр авч тавиад ер нь бол 2 өөр машины юмнуудыг нийлүүлээд тэгээ миний одоо инженер хүн гам бэлэг гэж хүн байдیں۔ Монголдо энэ спорт машинуудыг ер нь бүгдийг энэ янзлт бэлтгэдэг. Тэр хүмүүс маань энэ бүх шийдлийг хийгээд угсраад тэгээд машин болохоор чиргүүлэн дээр тавиад тэгээ ирэх үү явчихсан. Хобби сонирхол үсттэй. Сонирхол. Үндсэн мэрэгжил ажил. За би үндсэн мэрэгжил хуульч мэрэгжилтэй. Монгол их сургуулийн хуульчин сургуулийг төгссөн. Тийм. Одоо тэгээ дахиад магистраа суралцж байгаа хуулийн чиглэл. Мэрэгжлийн гэдэг тодорхойлтыг хэн өгöd байна ер нь? Яг хөө энэ автоспортод бол холбогдолтой бол тоо. Тэгээ өөр хувийн чансаа гэж байна шүү дээ. Тэгээ хэдэн тэмцээнд орч хэдэн удаа төрүүлж байсан. Дээрээс нь олон улсын тэмцээн уралдаанд явсан уу, тэмцээн уралдаанд зохиоход ямар техник хэрэгсээр ордог вэ? Жишээлбэл мэрэгжлийн гэж хилчээл зүгээр нэг энгийн машинаар очил дрифтлээд байх бол утгахгүй. Машин техникийн хувьд зөвхөн мэрэгжлийн байх хэрэгтэй. Статистик асуух хөө. Хичнээн дугуй байлээсэн хэдэн машин дамжсан эдэр гэдэг ч юм уу нэг юм. 3 машин бол одоо солилцоод байгаа. Гэтэ тэр нь зүгээр машин аваад худалдаж байгаа унаа солиогүй. Тодорхой хэмжээнд энэ дотор процесс явагдаж байгаа. Тэгээд нэг тэмцээнд ороход бол одоо сүүлийн машин маань бол 6 шиг шин дугуйны тэмцээнд дуусгав. Тий яг тэр нь болохоор яг моторын хөдөлгүүрийн багтаамжаас хүч чаднаас хамаарч бас дуусгана. Тэгээ хүч багтаа мотор, хүч багтаа машин бол их бага дугуй дуусна. Уус анх бол дрифт чинь Японоос үүссэн гаралтай. Тэр дрифт кинг гэдэг хүн маань өөр тойргийн уралдаанаар уралддаг байжгаад тэгээ нэг удаа эргэлтэн дээр их хурдтай орсон чинь машин шарваж ороод тэнгүүдээ бусдаас илүү өндөр цагаар орсон юм байна л. Тэгээд тэр дрифтийн элемент анх үүсчихсэн Японд. Манай нямжийн урилгыг хүлээж аваад хүрээд ирсэн. Дрифтийн тухай бас яг энэ мэрэгжлийн спорт талаас нь их гоё ярьж өгсөн. Тийм ээ. Мэрэгжлийн анхны тамирчин гэдэг нь бас их сонирхолтой шүү. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Тийм ч юм үзмээр юм ч юм үзмээр гिचж баймаар ингэчж баймаар гэдэг шиг тийм ээ хүсэл өдөөссөн сонирхол татсан тийм л сайхан яриа өрнөлөө тэгээд нэмж баярлалаа. Хэдийгээр одоо хүмүүсийн шүүмжлэх штэ саксо банд нэр гээл тэ эсвэл
одоо өртөг өндөртэй энэ бол баячуудын юм гэдэг ч юм уу тэгж хүмүүжил байдаг ч гэсэн энэ хүн яг амьдралаасаа ингээд яг тэр өөрийнхөө хоббиноос авж байгаа кайф нь хамгийн чухал шүү дээ. Гоё байна. Тэгээ залуучууд өөрсдийнхөө хоббиг бүр мэрэгжлийн төвшөнд хөгжүүлж шүү дээ. Ингээд нэг хүмүүс нэг тийм ямар нэг юмнасаа бол утга учир ингээ хайгаа суугаад юм байна л да ингээл. За энэ одоо ямар эдийн засгийн ашаал бүтэлтэй ард түмэнд ямар хэрэгтэй. Ямар ч хамаагүй шүү дээ. Энэ хүмүүс юм дуртай. Өөрсдөд нь машин байна. Тэгэл тэр дугуйндаа харамсахгүй байна. Тэгэл болоо шүү дээ. Кафе мэдэрч чинь дээ. Тэгж юмыг ер нь хүлээж авч сурмаар юм шиг. Дөрөв цэчний ар дээр гараад нэвтрүүлгийн ар дээр гарахад маш гоё идэв. Бичлэг дуусахад дараад нь телевизийн эфирт өөрөө үзэгч болоод суугаад үзэж яхад алдаа оноогоод инстед сууж хаад бас сайхан байдаг. Ирэх 7 хоногт шинэ зочдтойгоор эргээд уулзцаая. Баярлалаа. Баярлалаа.